Сайн бацхан уу? Арай минь төрхий. За өнөөдөр 10 дугаар сарын 6-ны өдөр 7 хоногийн дараа эхлэх Niagara коллежийн онлайн хүний нөөцөддөд зориулсан олон улсын түвшний сертификаттай сургалтыг танилцуулах гэж байна. За тэгэхээр яагаад энэ сургалтыг танилцуулах болсон талаараа товчхон танилцуулъя. Тэгэхээр бид нэр дотооддоо хүний нөөцийн маш олон сургалтуудад хамрагдсан байгаа. За манайхаас ч нэлээд эдийг бас зохион байгуулсан. За яагаад энэ сургалт нь ач холбогдолтой вэ гэхээр сургалтынх маань нэр маань Глобал хүний нөөц манлайл гэсэн сургалт байгаа. Тэгэхээр нэгдүгээр та хүний нөөцийн карьераа ахиулж манлайллын буюу удирдлагын түвшинд орох. За хоёрдугаар зөвхөн Монголдо хүний нөөц хийхээ хажуугаар хэрвээ олон улсын түвшинд глобал компанид ажиллахаар бол олон улсын нэлээд хэдэн улсад салбартай даяарчлагдсан ийм компанид ажиллах бол за энэ сургалт бол яг танд тохирно. За гуравдугаарх нь болохоор хүний нөөцийн менежментийн англи хэлээ сайжруулах бол энэ сургалтанд оролцоороо хичээл англи хэлээр яваад за монгол орчуулгатаа явагдана. За гарын авлага маань бас англиар дээрэс нь монгол орчуулгатай та бүхэн түргэгдээд явах учраас энэ танд мэргэжлийн англи хэлээ сайжруулах бас маш том боломж олж байгаа. За тэгээд дөрөвдүгээрх нь гэвэл мэдээж төлбөр байгаа. За Канадын Niagara коллежид манайх энэ оны 5 дугаар сард хүний нөөцөдөө очиж сургасан. За энд болохоор төлбөр нь энэ төлбөрөөс 10 дахин бага зардлаар ердөө 1,690,000 төгрөгөөр та хүний нөөцийн хамгийн чухал 9 функцийг мэдэж авна гэсэн үг. Тэгэхээр сургалтын агуулгууд мэдээллүүд та бүхэнд очиж байгаа бах. HR консорциумд нийтэлж байгаа. Дээрэс нь яг компани HR консалтинг гэсэн пэйж хуудасаар дамжуулж байгаа. Тэгэхээр 9 чухал функц гэдэг дээр юу хэлж ийн гэхээр ер нь ингээд глобал түвшинд хүний нөөцийн менежментийг ярил талент менежмент хүрээнд ойлгодог. За талент менежмент бол зөвхөн авьяаслаг ажилтнуудаа сургалт хөгжүүлэх биш. За хүний нөөцийн стратегийн түвшинд төлөвлөх, за ажилд авах, яаж хамгийн сайн ажилтнуудыг ажилд авах уу? За тэгээд тэднийгээ яаж дасан зохицуулах уу? За ажилд орсон хойно нь сургаж хөгжүүлэх, за үр дүнтэй гүйцэтгэлийн үнэлгээгээр хэрхэн удирдах, мөн мэдээж ажлын байран дээр ажиллаж байгаа учраас ямар цалиугаас олох уу гэд энэ бүхэл чухал алхмуудыг агуулж байгаа. За дээрэс нь байгууллагын соёл бол энэ бүхний суурь нь болно. Тэгэхээр яаж эерэг байгууллагын соёлыг бүрдүүлэх вэ? Яаж ажилтнаа идэвхжүүлэх вэ гэдэг сургалт маань өшөө модуль болж ирнэ. За бидний бас глобал түвшинд бас ойлгох ёстой нэг зүйл гэвэл ажилтнуудын эрхтгч байдал оролцоо. Энийг бид нэр diversion in inclusive гэж хэлдэг. Тэгэхээр энэ зүйл бол яг Монголд бол бас дутагдаад байгаа. Тэгэхээр энийг олон улсын түвшинд хэрхэн хэрэгжүүлэх юм бэ гэдэг хэдүүлээ өргөн мэдээлэлтэй болно. За хүний нөөцийн менежментүүд зөвхөн энэ хитэн функцээр хязгаарлагдахгүй. За олон улсын зах зээл дээр дээрэс нь байгууллагынхаа эрэлт хэрэгцээ дээр нийцүүлж байгууллагынхаа хүний нөөцийн менежментийг амжилттай удирдах гэх юм бол байгууллагын өөрчлөлт change management буюу удирдлагын манлайл гэсэн энэ сэдвүүдийг бол заавал мэдэх ёстой. За энэ маань бас нэг модуль болж орж байгаараа давуу талтай байгаа. Тэгэхээр хэдүүлээ одоо эхний 3 хичээлийн модуль маань мэдээлэл нь ирсэн байгаа. Тэгэхээр та бүхэнд энд эхний хичээлийг шеэрлж байна. За энийг тэгээд хичээлээ. За энд дээр бид нар хичээл болгон одоо нийт модулуудын маань төлөвлөгөө гарцсан. Энэ төлөвлөгөөг бол бас тавьсан байгаа. Тэгэхээр нэг модуль хичээл маань 2-7 хоногийн 2 дахь 4 дахь болгон 6-аас 8 цаг гэдэг ажлын хажуугаар та бүхэн энэ хичээллүүдэд хамрагдаж болно. Тэгэхээр эхний модуль болох ямар хичээллүүд тавчхан үзэх вэ гэдгийг та бүхэндээ танилцуулъя. Тэгэхээр ерөнхийдөө хичээл маань
За би энд курсор бас хараадах юм. За эхний модуль маань ямар хичээлүүд орох вэ гэхээр за хичээлийг маань хүний нөөцийн олон улсын зөвлөх доктор Холик Талфама багш удирдах зохион байгуулна. За тэгэхээр энэ дээр бид нар яг Канадад очиж суралцсан төслийг маань ахлаад ажилласан олон улсын түвшний мундаг багш байгаа. Тэгэхээр энэ багш маань хичээл орно. Ерөнхийдөө энэ хичээлийн агуулга бол энд харагдчихэв. Эхний модуль 3 болохоор стратегийн хүний нөөцийн төвшин 21-р зуунд ямар байх вэ? Хэрхэн байгууллагыг хүний нөөцийн төлөвлөлт хэрхэн байгууллагын амжилтанд хөтлөх вэ? За 3 дахь нь болохоор яаж бид нэр хамгийн мундаг чухал авьяаснуудыг бүрдүүл цангаж шалгаруулах гэсэн ийм 3 модуль бол хичээл орно. За дараагийн хичээлүүд маань бас мөн гарын авлага ирнэ. За тэгэхээр хичээлүүд маань за энэ хичээлийн хуваар байна. За эхний 10 сарын 14-16-нд болохоор стратегийн түвшний хүний нөөцийн манлайлалт төлөвлөлтийн хичээлүүд орно. За 21-23-нд болохоор talent acquisition буюу acquisition гэдэг дээр бид нэр бүрдүүл сонгон шалгаруулалт ер нь talent management-тэй холбоотой нэлээд өргөн агуулга бол багтж байгаа түрүү хэлсэн энэ бол орно. За 10 сарын 28-30-нд болохоор байгууллагын сургалт хөгжил гүйцэтгэлийн удирдлага бол орно. За 11 сарын 4-6-нд байгууллагын соёлын за ялангуяа эрх соёлыг хэрхэн бүрдүүлэх үү гэдэг дээр илүү төвлөрч хичээл орох юм байгаа. За 11 сарын 11-13-нд болохоор цалин хөлсний бодлого, ажилтны идэвхжүүлэлт болон ажилтныг хүлээн зөвшөөрөх гэсэн энэ сэдвүүдээр хичээл орно. За хамгийн чухал хичээл болох 11 сарын хичээлүүд бол байгууллагын өөрчлөлт манлайллын хэрхэн байгууллагыг манлайлах вэ гэсэн ийм сэдвээр 11 сарын 18-20-нд хичээл минь ороод за сертификат манд гардуулж өгнө. За ингээд товчхонтой бол сар гаруй хичээл 24 цагийн хэрвээ 45 минутын кредитээр тооцвол энэ 30 гаруй цагийн хичээл бол орохоор байгаа. Тэгэхээр бид нар Монголд ганцхан удаа энэ сургалтыг зохион байгуулж байгаа учраас та бүхэн үнэхээр Канадад очих боломжгүй. За Канад руу очлоо ч гэсэн визний шаардлага маш өндөр байдаг. Тэгэхээр Канадын олон улсын сертификаттай за Монголдо ямар ч ажил хийсэн энэ маань энэ хүний нөөцийн мэдлэг маань олон улсын түвшнийх маань гэдэг нь энэгээр бас батлагдах юм аа. Тэгэхээр та бүхэн зөвхөн Монголдо хүний нөөцийн менежерүүдээр дэмжиж за хамгийн бага боломжит бага төлбөрөөр зохион байгуулж байгаа энэ сургалтанд бол амжаад бүртгүүлээрээ. Ерөнхийдөө суудал маань бас дүүрэх төгсөж байгаа. За тэгэхээр энэ гол хичээл дээр анхаарах зүйлүүдийг бол ерөнхийдөө багш маань танилцуулаад явчихна. За тэгэхээр модуль 1 дээр гол нь юу орох вэ гэхээр стратегийн хүний нөөцийн манлайлал 21-р зуунд хэрхэн ямар янзтай байна. Тэгээ хүний нөөцийн трендүүд юу вэ гэдэг талаас нэлээд яриад явчихна. За тэгэхээр сургалтууд маань зөвхөн лекц хэлбэрээр явагдахгүй сургалтууд дундраа бас асуулгатай байгаа. Тэгэхээр бид нар сургалтанд хүний нөөцүүд маань загварчлагдсан асуултуудад за санал өгөх байдлаар эргээд бас тэрнийхээ фидбек буюу асуулгуудыг аваад явчих юм аа. Тэгэхээр 2025 оны гол хүний нөөцийн трендүүдийг бид нэр мэдэж авснараа байгууллагынхаа зөв чигийг бас хаашин чөлөөлөх үү гэдэг дээр бас нэлээд мэдээлэлтэй болно. За тэгээд talent management-ийг үндсэн энэ circle гэж байгаа тийм үндсэн энэ talent management-ийн процесс бол байнга ингэж эргэлдэж байнга зохион байгуулагдаж байдаг. Тэгэхээр аваад дуусчлаа биш ингээд байнга зогсолтгүй байж байгууллагын амжилтанд хүргэдэг гэдэг талаараа бол багш дэлгэрэнгүй ярина. Тэгэхээр энэ гарын авалгуудыг бид нар бас хүмүүстэй хичээлээс өмнө хөргүүлээд явчихна. За дараагийн хичээл нь болохоор хүний нөөцийн стратеги төлөвлөлтийн байгууллагын
үзүүлэх нөлөө. Тэгэхээр бид нар ажиллах хүчнээ хэрхэн төлөвлөдгийг энэ хоёр дахь модулаас хичээлсээр мэдэж авнаа. За тэгээ хоёр дахь модулыг тусад нь зүүн болгоод оруулъя. За мэдээлэл авсанд баярлалаа. Хэрвээ та глобал хүний нөөц манлайлал гэсэн Niagara College-ийн албан ёсны сертификатаа энэхүү сургалтанд хамрагдахыг хүсвэл манай пэйж хуудсууд дээр байгаа утсууд руу холбогдож болно. Эсвэл миний утас 88 88 92 33-аар шууд холбогдоход бол нээлттэй. Тэгээ анхаарал тавьсанд баярлалаа. Амжилт хүсье.